өөрийгөө танилцуулахгүй юу? Би энэ сагил сумын иргэн. За. Дандрын Минсэл гэдэг хүн байна. Нийслэл. Минсэл. За. Би уг нь Киргиз сумын хүн. Тэгээд ангаах ухааны техникум төгсөөд их барих эмчи мэрэгжлээ эзэмшээд тэгээд энэ сагил сум 1968 онд ирж суурьсан. За. Тэгээд одоо насаараа энэ нутгийн иргэн болсон. Ингээд одоо даал хөрч явнаа нас энэ дэр. Хатан төрлийн уус одоо Киргиз сумд байна уу? Байна. Манайх дүүнэр бүгдээрээ Киргиз сумд байдаг. Та бол одоо Киргиз руу байнга явна уу? Явна. Үргэлж ах дүүгээр гэж явдаг. Аав ээж байхгүй бүстэй бид нэр аав ээжээс аруулаа. Тэгээ одоо ах дүү ис байдаг. Дарханд нэг хоёр хүн байдаг бүстэн тэгээ Киргиз улаан өмд байна. Та ер нь тэгээд андуураа цагтын хүн гээл явж тохиолдол их байх уу? Тэр одоо 50 жил болж иш висаа гэсэн. 50 гаруй жил болж юм наа баг. Тэгэхээр одоо андуурах чаргаалгал андуурхаас өөр. Их бариха энэ Эрдэм ухаанд хаан суралцаа. Улаанбаатар хотын ангаах ухааны дунд сургууль төгссөн. 10 төгсөлт биш атсан. Үгүй 10 төгсөж байгааг юм л тэг чинь. За. Дуулдгаар анги төгсдөг байсан. За. 15 тал техникумд явдаг. 7-оо төгсөөд 15 та хот. Тэгээ хотод очиад 4 жил сураад тэгээд их баригч болсон. Тэгэл мэрэгжлээ эзэмшил шүүд. За. Энэ сагил сум дундын нэмлэг гэж байгуулагдчихсэн юм. Бага эмчийн салуураас шүүд 68 онд. Тэгээ хойтлын 4 сум хариуцсан сум дундын нэмлэг гэж байгуулагдаад энэ дандаа шинэ эмчнэр ирж ирсэн. Шинэ бага эмч, 3 бага эмч, 3 их эмч ирж ирсэн. Тэгээд тэрэнд томилогдож ирэл ажилласан. Хэдэн жил ажиллаваа та? Би 23 жил их баригч 23 жил. Нийт нь улсад 40 жил ажилласан. Их баригчаас гадна өшөө ажил хийсэн байх юм. Хийсэн олон надад хийгээг ажиллав. За ямар ажил хийв? 36 жилийн эмнэлэгт ажилласан. Их баригч хийсэн, бага эмч хийлээ, бас амбулаторийн бага эмч. Тэгээ бензин колонкт түгээгч хийлээ. Энэ дулааны сугамшилж баруун бисийн эрчим хүчинд байцаагч хийлээ. За. Тийм олон төрлийн ажил. Бензин түгээгч, эрчим хүч. Станцын эрхлэгч. Тэр чи яаж яваад тийш орчдөг вэ? Тэр бидний чинь одоо нөхөн олгор гэж 4 хүүхэд төрүүлсэн 50 хүрсэн настай хүмүүс чинь нөхөн олгорт гарна гэж бидний чинь ажлаас гаргасан шүү дээ. За. Тэгээд ажлаас гарахлаар нь тэгээд очиж нефтэд орсон. Зүгээр суухгүй. Тэгтээ их барих эмч бол дуудлаганд явна гэж байхгүй шүү дээ. Хүү их баригч эмч хамгийн их явах уу? Удаа шиг биш. За. Эгийн дараа кевсг байх юм бол их баригчтай л холбоотой. Их. За. Эмэгтэй гэсэн хоёрыг байх юм бол ирээсээ их баригч. Эгийн дараа К юм уу? К. Их гэгээл. Тэгээд эмэгтэйчүүд хүүхэд бас 0-аас 16 хүртэл насны хүүхэд жирэмслэх насны эмэгтэйчүүд ингээд бүгдээрээ их баригчийн гэмтэлтэнд. Тэр бол юу л байх ёстой, яаж л үйлчлэх ёстой, тэр бүгд их баригч. Хоёр нийтлэн хүүхэд их барьж авсан. Би 2016 хүүхэд. 2016. Манай сагил сум 2420-д хүн амтаа. Ерөнхийдөө сумын иргэдийг нь баг их барьж авсан. Харин тиймээс яг тэрийг хэлчихсэн. Сумаа тэр чигээр нь их барьж авсан байна. Тэгээ сумын гүйсэж лөө. За энэ юмсууд нэг ихчүүдэн би хинэлтэнд авчгаад ингээд төрөхөд төрөд амаржаад гарахлаа ингээд өгдөг байсан юм. За. Тэгээ та охинтой хүүхдтэй болсон юм одоо талархал баяр. Тэр үед одоо аав ээж болсон хүн болгонд ийм талбартын бичиг өгдөг байсан тийм. Энийг сони ид биш үү те? Энийг тэр одоо бол ийм байхгүй болсон бохоо те? Одоо мэдхгүй яаж вэ? Энэ ихчүүдийн амрах байранд өрнө. Тэр нь яаж вэ? Тийм. Төдөн сарын төдөн та ирж манай ихчүүдийн амрах байранд одоо амарчхыг урьж байна гэсэн. Цаг хугацаа шин болчлоо шүү гэдэг. Тийм. Төрүүлээд урилгааны өгүүлчихэд тэдний өдөр очиж авна гэсэн юутаагаар апкта тэрэндээ очиад авчихдаг. За. Тэгээ бэлэн болоод яг жин тагуулж идэг. За, наад хоёулаа гоё юм байна. Энэ хоёр юм. Тавьсан зургийг авнаа. За, өөр. За, өөр эцэг танд гэсэн энэ ийм зөвлөмж бас бичиж одоо төрхөөс гаргахлаар нэгдэг. Энэ эмэгтэй одоо ингээд төрхөөс гаргахтаар энэ эмэгтэй хэрхэн асарч туслах вэ? Энэ хүүхдээ яаж бууж болох вэ? Энэ зааврууд нь байна. Одоо тийм аавт нь эцэг танд гэсэн. За. Таны анхаарал гэсэн. За. Ийм юмтай ингээд энд нь баярлалаа гэгээд анх нь үрээд энийгээр навчгаад ингээд баярлалаа гэгээд өгөөд тэгээд дараа нь эцэгт нь ийм юмтай ингэж хүргэж өгдөө. За. Тийм байсан. Энэ миний хийж ясан юмнууд.
За энэ яг вэ миний ажлын аргачлалын ийм номууд гараад үзүүлэх сургууль зөндөө хийгдсэн аймгийн хэмжээгээр яамнаг хэмжээгээр улсын хэмжээгээр тэгээд энэ арга туршлага аргачлалууд нь гарын авлага болгоод өгөөд тэгжсэн. Тэгээ 85 онд бас Чойсон хотод эхнэлсэн аймагуудын эхнэлсэн зөвлөгөөн болсон. Тэр зөвлөгөөнөөс миний арга туршлагыг сургуулиуд заах, дээд сургууль техникумуд заах тийм аргачлал тушаал гарсан. Тэгээ тэрний дагуу бас миний туршлагыг эмхтгэхэд сургуулийн хичээлийн програм заагчсэн юм энэ техникум дээд сургуульд. Энэ яг зүгээр нэрэн бүтэлтээс хэрхэн хамгаалах уу? Жирэмсэн нөхцөлд бол жирэмсний хордлогоос яаж нэрэгүүтэй бүтэлтээс хамгаалах тухай гэсэн онолгоорогч хурл болсон юм улнуулсан. Тэгэд энд үргэлдээд би хичээл заалав энэ програм үргэлгэн байна. 8 онд анх дүүлжсэн юм. Яг энэ одоо ямар дуу дуулж явах вэ? Ээжийн тухай дүүлжсэн. Тийм үү, та энэ дуугаа одоо дуулж болох уу? Болно ш. За эхийн энерл гэдэг дуу дуулжсэн юм би. За. Өдөржин кэрилэнэ бүэлээ шүнжөхнэ мансилж хураадаса 으스금 봐주승 에히게 에네를 하릭 막디다 자나 수게를 대제세 살간 잠대 에지면 에히 어떤가 두베데 인귀러와이여다 야와다 아람제타사항에진케 하리가 불라사나 후제네비 하마거드니하 함타라 아직은 남악단 돌이다